Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 өдрийн наагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зугаа яриатай шашуу нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 28-ны 5 гарагийн дугаар шууд төрөхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Ами найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл хэнийг сайхан мэдрэмжээ гэр бүл авчрын отрывын хамрын цацлаг за мөн ямар гоё юм бэ? Гоё цай хамтран ажиллаж байна. Оо ямар гоё юм. Ямар гоё юм бэ? Хойлооны өглөө осог хоёр төвшиг хоёр. За бүх бялзгаануудад чимэндээ хүргье. За өнөөдөр тэгээ сайхан хоб базнаа. Хэний тухай хоб базах вэ гэдгийг товчхон дурд амигч өнөөдөр эхлэв шүү дээ. За миний хувьд та бүхэн бас бүгдээр амьдралын эдрэг киног үзсэн байх. Амьдралын эдрэг киноны бага насны дөрөв бүтээсэн жүжигчин Ханживиний тухай танилцуулах бэлдсэн байна. Тэгээ бага насныхын дөрүүд ч гэсэн нэг яг гол дөрүүдтэйгээ баг адилхан шахалтартай болсон тий. Тэ эхний угаасаа ерөөсөө нөгөө хитэ ангид нь бол дандаа бага насныхын дөрүүд гэдээ явсараад сүүл рүү томордог шүү дээ. За би өнөөдөр ч байх та ер нь энэ 7 хоногийн туршид алтар царайтай жүжигчдийг танилцуулж байгаа. За 1990-ад оны үед бол за Монголыг ч гэлтгөө дэлхийн маш олон орныг байлдан дагуулж байсан юм киног танилцуулж байгаа. За өнөөдөр бас муу адил 3 хүнийг танилцуулна. За 3-3-даа бол хоёр нь бол за эсрэг талын дүр гэж хэлж болно. Хүмүүс сайн мэднэ. За одоо Мигэл Ангелта суух гад байдаг. Одоо Санта гэдгээр нь сайн мэдэх бах та. Тэгээ бас Монголд ирж исэн. За тэр жүжигчнийг танилцуулах нь за дараагийн жүжигчин болохоор Тоник танилцуулна. За хамгийн сүүлд нь болохоор одоо бид нар сайн мэддгээр нөгөө хэлэхгүй ийм нүдэрээ тоглодог. Королег танилцуулах нэ. Энэ гурвыг танилцуулна гэсэн үг. Тэр хуучныхаа дурсамжаар эргээ цайхаа хэлцгаая тийм ээ. Би бол шинээр мэдж аваад байгаа шүү. Тэгсэн үү. Би ч киноных нь үйл явдлыг ярьж байгаа. Энэ нөгөө нэг тэр гол дүрийн баян айлын залуутай суух гэдэг сайн муу талын дүр. Энэ хүүхний хэлж байгаа. Санта маань одоо ойлгож ирэх. Та нэг доллар хөнгөснөө сая хэлэхгүй. Хэлэхгүй. Тэр болохоор гэрч хамгийн гол юм гэрч тэрэгэн зэтээр ингээд одоо юу ч ярьдаг. Ингээл нүдэрээ нүдэн л хөдлөөд байдаг. Санаж байна. Төрөөгүй байсан гэдэг надаас товтой. Чи яг үтснээ санаж байгаа үстэй хэлээд байгаа. Би ихэндээ л гэсэн зүйл рүү үнэхээр үцэг болохоор нөгөө худлаа ярих гэх нь худлаа хэлсэн юмнууд нь шүргэлцээд буруу хэлчихгээд байна. Тийштэй тэр юм хаалаа. Зөв энийг муугаа ярьж байсан гэдэг. Арай сандгүй. За Сантагийн хувьд бол яг нөгөө эсрэг дэм зэрлэг дүрийг гаргасан хүн багхгүй. За ер нь тэгээд эсрэг дүрийг бацдаг байсан юм билээ. За жинхэнэ нэр нь болохоор Жижи Занчета гэдэг юм жүжигчин юм байна. Занчета. Жижи гэдэг юм байна. За Жижигийн хувьд бол 1966 оны 4 сарын 3-нд төрсэн Каракас хотод төрсэн юм байна. Одоо бол 59 настай Венесуэлийн жүжигчин. За 1980-ад оноос хойш бол олон одоо телевизэн олон ангид кино тоглосон. За дээрээс нь Венесуэл болон олон улсад одоо үзэгчдийн дунд алдарсан юм мундаг жүжигчин гэсэн. Аав нь болохоор Итали хүн байсан. За тэгээд урлагаасаа нөгөө нэг одоо юу гэх юм завсралга авсан үе гэсэн чинь 25 настай байхдаа хүнтэй суугаад хүүхд төрүүлсэн юм билэ. Тэгээ нэг хэсэг завсралцсан. 25 наснда хүүхдэд төрүүлээд дуучин жүжигчин Рикардо Мандинитэй гэрэлсэн байдаг. За хүүгийнх нь нэр нь болохоор Рикардо гэж нэрлэдэг юм билэ. Одоо бол ээжийнхээ хамт Испанд амьдарч байгаа гэсэн мэдээлэл байна лээ. За Сантагийн дүрээр одоолсон Жижигийн хувьд бол 14 наснда анхны кинонд бол тоглосон. Бага наснасаа одоо кино урлагт хөл тавьсан гэж хэлж болно. За нэг мэдээлэл нь болохоор олонд одоо танигдахаас өмнө ямар кино тоглодог байсан гэсэн чинь насанд хүрэгчдэд зориулсан кинонд бас тоглож ирсэн үе би байдгийн байна. Тэрүүгээр нь хүмүүс бас мэддэг гинэ. Тэгээ нэг насан туршидад зориулсан кинонд тоглодог гэсэн учраас 1990-ад оны яг дунд үед болохоор Жижигийн нэг Испаний сэтгүүлд нэг нүцгэн зураг нийтлүүлсэн тэрүүгээр нэгэн болж исэн. Тэгээ Венесуэлийн урлагийн ертөнцид маргаан дэгдээсэн. Ягаад тэгэхээр 1990 он гэдэг шиг яг кино нөгөө ид хит болоод араараасаа гарч исэн үед болохоор өмнө нь нөгөө ахуулсан байсан нүцгэн зураг нь задраад тэгээд тэрүүгээр нэг юм Венесуэлд одоо нэг хүмүүс аяг шүмжилж илээсэн юм билээ л те. Одоо энэ нэр хүндэд хүрсэн байж нүцгэн шалдан зураг нь ингээд хараад иж болдго юм уу яа тийм ингээд. За улс төрийн хувьд болохоор Хуго Чавес болон Николас Мадурог дэмжиж ирсэн. Тэг хожимны энэ дэмжлэгээ олон нийтэд энэ дэмжиж ирсэн болохоор олон нийтэд харамссан гэж хэлжсэн бо эдгээр нэг тийм сайн удирдагчд бол байгаагүй л гэсэн. За одоо яг юу хийж байгаа юм бэ гэдгсэн чинь хамгийн сүүлд болохоор 2015-аас 16 оны хооронд л олон ангид кино тоглосон юм байна. Тэрнээс хойш бол ер нь урлагийн салбараас хөндийгчсэн ихэвчлэн хувийн амьдралдаа одоо анхаарал төвлөрүүлээд байж байгааг буюу нам жим амьдралыг л илүү одоо
цогцлоож байгаа гэх юм уу. За тэгээ жижигэд бол Венесуелийн одоо олон ангид киноны алтан үеийн төлөөлөгч гэж яригддаг юм байлээ. Түүнийг бүтээсэн олон дүрүүд олон үзэгчний сэтгэлд нь хоногсон буйд ерөнхийдөө мэдчихэдэг. За тэгээ ихэвчлэн ер нь бол эсрэг дүрийг маш сайн гаргаж чаддаг юм хүү юм байлээ. Нөгөө юун дээр эхнэрийн өрхтөр чинь нөгөө эхнэр гинэ эсрэг дүрийг гаргадаг юм байлээ. Сүү хён билүү соо хён байдаг лөө. Шинэ эри. Эри ирэхэд дүр. Тэр нь болохоор санаанд автсан. Тэгээ ер нь эри шиг л ахгүй. Арилал одоо тэр хайртай хүмүүсийн голоор ороос халгаал баяа алиа үүтээ суух гэдэг нэг хүүхний дүр. Бас бага ойрлт юм уу тий? Ойрлно. Тэгээд нөгөө хор утгана. Жинхэнэ хор утгана. Тэгээ нөгөө нэг хоёр хайртай хосууд ч хоорондоо байж байгаад хоёр ихэр хүүмөтэй болдог байхгүй хүүхдүүдийн хулгаална ч амар юм болно. Нилээ юм өрнөлттэй. Тэгэж байж байгаад хамгийн сүүлд нь яг киноны төгсгөл жоохон онцгүй төгсдөг л доо. Шоронд ордог. Тэг өөрийгөө хутглаад шоронд амнасаа алдчихдаг санагдав. Амиа хорлолцсон байх. Тэг өөрийгөө хутгах байдал. Бүхэл юм нь бүтлгүүтэй л ингээд болохоо яждаг. Тэгэл хүссэн санагдчих байна да. Заавал амдралч танилцуулаад ургуулжлуулъя. Гоё бүсгүй байгаа. Надад хамгийн тод үлдсэн юм нь уруул дээр нь байдаг нэг минг. Яг уруулынхаа дээдэл дээр байдаг мингийн аягүй содоо. Тэгээ дээрэс нь нөгөө Монголд ирж байсан гэдэг хүмүүс сайн мэдэх байх. Тийм ээ. Тэр үед та очиж ирсэн үгүй юу? Үгүй. Солийн төвөргөнд л ирж байсан. Яасан бол ирээд зүгээр одоо пен уулзалт гэж ярьж суусан юм болоо дуу муу дуулдаг юм болоо яа гэм бэ? Гой дуулж бараг байх пен уулзалт бол хийж илээсэн баг. Энд сая би нэг хальт комент гарсан. Ирэхтэн солийн төвөргөнд үзчихсэн гэх шиг болсон доо. Тийм байна. Монголд ирэхтэн солийн төвөргөнд очиж үзчихийла гэлээ. Гинэ. Ундраа бичээрээ. Яг юу болж исэн те. Тэнд нь очиж байгаагүй болохоор бүжгэлсэн юм уу юу болсон тийм зүгээр уулзалт болсон юм уу. Тэгээ нэг жоохон хил ам аманд монголчуудыг гинэн байдлыг далимдуулж жоохон залилсан гэдэг ч юм бас яригдчих шүү. Тийм үү? Тийм нэг мөнгө төгрөгийн асуудал. Манай хүн үү? Тий, ирсэн хүмүүс. Ирсэн хүмүүс. Яг тэ нөө манай монголчууд байдгаал барьдаг штеп. Тэгээ идэж одоо бидний өвдө шүтэн байлаа ш. Гэтэ ер нь бол дээр үед монголчууд маань газраа их хөөгддөг гэсэн мэл би тэрийг гахад одоо ингээд алштууны тухай мэдээ хараа солонгосчуудыг ингээд ирэхээр яг өмнө нь бол одоо зөндөл ирдэг болсон л доо. Өмнө нь ингээ ирэхээр чинь тэнд байгаа газар гэдэг газар өгдөг гэсэн. Би тэрийг сайн. Тэгээд бичүүгээр нь тэг нөгдөг л байсан юм билээ л дээ. Харин амаараа сайхан газар өгдөг. Тэр газар мазрыг хэрүүлсэн солонгосч байсан байдаг өстэй. Үгүй нэ Монголд айгу том газартай хаанж байгаа мэдгүйгээр яриад идэл юм билээ. За хамтраалагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжийг гэр бүл давчрын нотөргийн хамрын цэцэрлэг. За хэрвээ танд хамар битүүрэх, нус гоожих, тасралтгүй найдах, хурхирах, нойронд муудах ийм шинж тэмдэглэж явал нотөргийн хамрын цэцэрлэгийг хэрэглээд үзээрэй тийм ээ. Ханиадны шинж тэмдгийг хоромхон зур багасгах нь харшлын үеийн хамар битүүрлийг хөнгөвчлөн үйлдэл уртцсан үйлдэлтэй 12 цаг хүртэл орчтой байна. 7-оос 10 хоног хүртэл хугацаагаар хэрэглэхэд тасал бол үүсдэг юм байлээ. Чийгшүүлэгч нэмэлт 2 бодистой учраас хамар бол хуур ашигтай мэдрэмжийг өгдөггүй. Намраа хүчээр эдийн үйл ажиллагааг өөрчилдөггүй гэдгээр онцлогтой. За тэгээд уртцахыг үйлчлэгээтэй гэдэг нь хамгийн зүгээр байгаа. Тэгээ дотроо 3 төрөл байгаа. Отрвин 0.1% тавина, отрвин ментол байна, отрвин 0.5% та хүүхд их гэж байгаа. За тэгэхээр отрвин ментол нь болохоор нэмэлтээр ментол болон эвкалиптол найрлага агуулсан учраас хэрэглэх үед сэрүү татсан таата мэдрэмжийг төрүүлнэ. Нингийн гаралтай ханиа томооны шалтгаанд хамрын битүүрлийг үед түлхүү хэрэглэхэд бол тохиромжтой юм байлээ. Тэгээ хүчтэй сингэлсэн агаараа урсгал мэдрэгдэнэ. Зарим хүүхдийг нь болохоор 1-ээс 11 насны хүүхд хэрэглэх юм байна. За хүүхдийн хамрын хөндийг онцлог тохируулан цочроохгүйгээр тусаалга хэлбэрээр савлагдсан байгаа. Тэгээ уртссан үйлдэлтэй буюу нэг тусаагаал 12 цаг хүртэл үйлчилжлээ гэсэн үг. Олон дахин хамралуунуудаа юм хийгээд ах шаардлагагүй. Хоёр төрлийн чийгшүүлэгч нь хамрыг хуур ашигаас сэргийлдэг байна. Бүх юмын сонгуудаар худалдаалагдж байгаа social high-ийн e-tips захирам зөвлөгөө гэж хахаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамтран ажилласан хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжийг гэр бүл тавьчран отрвин хамрын цэцлэг байлаа. Баярлалаа. За, өргөжлүүлэн дараагийнхаа алдарт. Хариулт бичсэн байж тэгч. Зүгээр л асуулт хариулт явагдчихсан санагдаж байна. Тайзан дээр хөл нүцгэн алхаал хөлөө бариад гэнэ. Гутал хөл бариад гэд гайхлаа штэ. Гутал нь хөлгийг бариад тэг хөл нүцгэн тайзан дээр алхаал үзэгчтэй юм яриад тийм байдлаар. Ер нь бол пен уулзал байсан юм байна тийм. Монголд ирээд л баяжаад явсан гэж яригддаг штэ гэд. Мөнгө нэмж өгөхгүй бол тайзан дээр гарахгүй энэ төр гэж шантааж хийсэн гэж сонсч ирсэн юм байна. Тийм. Тэг би энэ талаар мэдээлэл хайсан чи байхгүй л бүгд устгацсан байлаа. Тийм. Харин гарч ирэх юм штэ. Тийм. Тэгээ ингээ мэдээлэл нь дотор хоосон багт. Гарч ирсэн. За тийм ээ. Тэгвэл өөртөө хайж дурж амиа хорлт юм байна. Хутга илүү хайжулгүй санаанд төрсөн. Тэгвэл юм байна. За тэгвэл дараагийнх нь дүүрнхийн ингэсэн чи одоо Мигель Ангелийн дүүн гэх юм уу? Адольф Кубас гэдэг чихнэртэй Антонио Гонзалес
Dalla Viga. За тэгэхээр яг жих нь болохоор Adolfo Cubas болохоор 1964 оны 12 дугаар сарын 2-нд Венесуелийн бас Каракас хотод төрсэн юм байлээ. Одоо бол 61 настай. Венесуелийн алтартай жүжигчин дээрээс нас дууч юм байлээ. За консерватив гэр бүл төлсөн. Тэгээд Куба багасаа санаартан болохыг хүсдэг байсан. Гинэ Тони л гэж ярьд юм да. Жүжигчний нэрээр бол бид нар Тони гэдгээр сайн мэдэх бах. Тэгээд тэр зорилгодоо бүр хүрэхийн тулд католик шашны семинарт суудаг байсан гинэ. Тэгээд 2 жилийн дараа суралцж исэн ч гэсэндээ харамсалтай тэр сургууль орхичихсан юм байлээ. Тэгээд өсвөр насндаа байхдаа болохоор сэтгэл зүйн гутралд ороод тэгээд амиа орлох орлого бас хийж исэн гэж сүлд хэлсэн байлээ. За ингээд 87 оноос хойш олон ангид кинонд ер нь бол бүгд л олон ангид киноноос эхэлсэн юм уу да гэж харсан. Анхны дөрөв бүтээгээд тэгээд маш олон алдартай олон ангид кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн байдаг. За ингээд яаж дуучин болсон юм бэ гэдгсэн чинь 1980-аад онд алдартай хүүхдийн хамтлаг болох Лас Чамосын гишүүдтэй танилцаад маш сайн найзууд болсон юм байна. Эхлээд нь бол тэр хамтлагийнхандаа зүгээр найзууд байсан. Тэгээд энэ entertainment буюу дуу хөгжим рүү илүү их одоо ойртож эхэлсэн гэсэн. Тэгээд 80-аад онд танилцсангуудаа нэг 4 жил найзалчаад 84-өөс 87 оны хувьд болохоор Кубас өөрөө энэ Лас Чамосын гишүүн болсон. Хамтлагийн гишүүн болоод ингээ ороод ирж байгаа. За тэгээд 88-аас 89 оны хооронд бол Abigail Lizzie олон ангид киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд багтаад одоо кинонд илүү их тоглож эхэлсэн гэж хэлж болно. За 1992 онд болохоор нөгөө Халтар царайд кинонд одоо хамгийн алдартай Адлер Романонд нэгт нас тоглосон байдаг. Тэгээд тэр үедээ л үсээ хусуулаад түүнээс хойш 17 кинонд халдсан тоглосон гэж шүү. Ерөөсөө яг тэр чигтээ ингээд халдсангаар имижээр хоногч тийм тэр имижээрээ хоногшоод одоо ерөөсөө энэ халтар царайт дээр бас халдсан тоглосон тийм. Одоо үстэй байдаг гэсэн. Үстэй байсан юм уу тийм. Би удлаа санаад ээж магадгүй шүү. Мэдэхгүй. Одоо тэр нэг доор нэг бассейн төгсөн цуудсан зураг байна да. Нэг тиймэрхүү жижигхэн үстэй байдаг санагдаад байна. Тийм. Би ч одоо үлэг болохоор ер нь бүх юм дээр халдсан л байсан болоо даа л гэж бодохгүй. Халдсан байлуу байгааг баха. Нэг баг зэрэг үстэй яг юм халдсан юм уу санахгүй байна. Энэ халдсан жигсэн баг зэрэг үс байсан бохоо. Жохоо саялж байгаа яа. Тийм. Тэгээ энэ кинонд тоглосноос хойш үсээ хусаа тэр чигтээ юм халдсан дүрээрээ л одоо юу айцл юм байна л та. Тонигс хоногсцол юм байна л та. Энд тэгнэ өндрөө хондраа битсэн байна. Тооны хажуу сууж байхад ах та хоёр гэрлээч гэд орилоод байсан санагдчих гинэ. Зэрэг Санта тэр хоёрыг юм хоёр гэрлээч. Суувал хормын чинь чиг даана. Манайхан тэгээд байдаг баг шүү. Дотор норж үтсэн шүү тий. Өө тэр үед 10 саяар тайзан дээр гарсан гэдэг билүүдэй гэж. Тэр үе 10 сая ч одоо. Өө замаагүй юм шүү дээ. Ааха. Мөгөж жаргал сайхан гинэ. Энэ киног гарч явах үед нь болохоор тархины даралтай гэд имлэг тэгтжсэн. Тэгээд л орой болохоор кино гардаг үзээд л даралтай хүүхдүүд ухаан алдаал пит гэж ухаан алдаж унаад ахаар айгаа дахиж жорж үзээгүй гинэ. Ямар амар юм бэ? Тэгэд нэг үздэг байсан баах нь вэ шүү дээ. Амар юм бэ ч тоо. Жижиггүй үстэй. Эрүүл мэнд дээрээ зүрх кино солив. Тийм ээ. За үргэлжлүүлэн мэдээлэл хүргэе. За ингээд хамтлагт жорсон кинондаш тоглож эхэлсэн байна л да. За хувийн амьдралаас нь дурдвал 1987 онд охинтой болсон юм байлээ. Тэгээд 1998 онд болохоор эхнэрээсээ салсан. За гэтэл өөрөө 2005 онд болохоор тархины хавдартай гэдгээ мэдж авсан байна л да. Яг тухайн үед нь болохоор Венесуелийн ерөнхийлөгч байсан Уго Чавесийн тусламжтайгаар хагалгаанд орсон юм байлээ. Яагаад гэдгсэн чинь энэ тусламжийг авсан нь би ингээд одоо ерөнхийлөгчийн тусламжтайгаар хагалгаанд орлоо гэдээ олон нийтэд мэдгдсэн юм байна л да. Энээс болоод маш их шүүмжлэлд өртсөн. Яагаад гэдгсэн чинь тэр нэг даатгал нь болохоор одоо юу гэдгийг бусад хүмүүст гүйлжлэхгүй байна. Ерөнхийлөгчөө одоо тэгээ таныг мэддэг юм хүмүүст гүйлжлэгдлээгээд буу юм болсон. Яагаад тэгэхээр тэр ерөнхийлөгч нь цэргийн эмч Карлос Аривила цэргийн эмнэлэгт аваачаад хэлгэсэн юм билээ. Тэгэхээр энэ бол энгийн хүмүүс дагалгаа хийх ёсгүй ч юм уу ийм эмнэлэгт хийсэн юм байна л да. Тэгээд төлбөрийн асуудал гараад төлбөрөө төлж чадахгүйс учраас 100% төрөөс одоо санхүүжээд одоо энэ төлбөрийн төлөөд хаалгаа хийсэн юм билээ. За ингээ 2010 онд болохоор нөгөө хамтлагт орсон гэж ярьжсэн шүү дээ. Энэ хамтлагийнхан болохоор Рики Мартинтай их ойрхон найзууд исэн юм байна. Тэгээ 2010 онд Рики Мартинтай дотн харилцаатай байсан гэдгээс хойш нэлээд том маргаан үүссэн. Рики Мартин ч өөрөө үүсэн тийм шүү дээ. Тэгээ тэр нь аль биесээр батлагдаагүй. Гэтэ нэлээд том маргаан бол үүсчихсэн юм байна. Хаа явсан газраа хамт явбал ингээд исэн учраас энэ хоёрыг одоо холбоотой юм уу гэж тэгжсэн. За ингээд нэмэлт мэдээлэлээс нь дурдвал 2003 онд өөрийнхөө намтар номыг хэвлүүлсэн байдаг. Энэ дээр болохоор өөрийнхөө хувийн амьдралтай уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй бас бичсэн байт юм билээ. Playboy-д бас оролцож исэн юм байна. За Венесуелийн олон ангитай киноны одоо алт үеийн төлөөлөгч явдаг. За бүтээсэн дөрүүд нь олон үзэгчдийн сэтгэлд хоногшоод одоо хүртэл ингэ явж байгаа. Одоо бол ганц нэг кинонд л тоглож харагддаг гэж хэлжээ. Ер нь бол бас урлагаас жоох юм хөндөрсөн байгаа л гэсэн үг. Энэ бас зөвүүн дүр
дүрс тогсондоо л гэж байна. За Жунда гэдэг нэ Стерлидэ тооны 2 лав ирсэн. Хүлээн авалтанд орохдоо нэг хүний такс хэдвэ гэхээр нь манайхан үнийг нь хийсэн чинь тэрнээс нь хувь авна авнаа. Өгөхгүй бол оролцохгүй элчин лөө холбогдно гэд манайхныг баахан дарамтлж бөө мөнгө авсан гэд Монгол талын засгийн зохион байгуулагч сүулт нэг нэвтрүүлгээр ярьжсэн гинэ. Тийм. Тийм. Харин тийм энэ хоёр маань өөрсдөө сөрөг талын дүр лөө хоёлаа. Сөрөг талын л дүр. Яг л босно юм. Тий, Рики ижил хүүстэн тэгээд харин ижил хүүст юм уу гэдэг маргаа аягүй одоо хүртэл явдаг. Гэтэ яг өөрөө гарч ирээд би бол ижил хүүстэй хэлжсэн удаа байхгүй. За тэгвэл энэ киноны бас нэг чимэг дүр болох Корольяг танилцуулъя тийм ээ. За жинхэнэ нэр нь болохоор Хилда Морони гэдэг нэртэй юм байлээ. 1927 оны 6 сарын 28-нд Венесуелийн бас Каракас хотод төрсөн. Гэхдээ 2006 оны 8 сарын 19-нд Каракас хотод нас орсон юм байлээ. За Венесуелийн театр, кино, радио, телевизийн салбарт олон жилийн туршид идэвхтэй ажилласан нэр хүндтэй юм жүжигчин байсан. Ер нь бол 1950-ад оноос эхлэн уран сайхны уран бүтээлд оролцож эхэлсэн байдаг. За мөн радио, жүжиг, театрын таснаа олон бүтээлд оролцсон. За Венесуелийн урлагийн салбарт чухал хувь нэмрээ оруулсан буюу манайхны алтан үеийн төлөөлөл болсон юм мундаг жүжигчин байсан гэсэн. Бид нар нөгөө кино тоглож байхад нь халтар царайтай л мэднэ. Залуу дүрийг юусаа харж байгаагүй ямар гоё ихч байсан юм бэ л гэж харсан байна нэрэ. Энийг хөгшөрсөн тэгээд сүулт хилд ордог юм. Хэд орохоос өмнө бол нүдэн л хөдөлдөг нэг юм дүр тоглодог байхгүй юу? Ийм хэлэхгүй хүний дүр. Тэгээ нүдэрээ л ингэж ярьсан нэг юм том нүдтэй л хүний дүр тоглоод байдаг. Тэгээд яг нөгөө мэдгүй байгаа гэсэн чинь залуу дүр нь бол үнэхээр гоё юм байлаа. Угаасаа их том нүдтэй юм шүү дээ. Мангар том нүдтэй. Зүгээр нүдэрээ ярина дөө нэрээ. За тэгээд Хилдагийн хувьд бол алдарч жүжигчин байсан тухай үед Франциско Ферраригийн анхны эхнэр байсан. Тэгээд тэдний хамтын амьдралын тухай үеийн урлагийн түвшинд маш их анхаарал татдаг байсан юм билээ. Тэгэхээр Венесуелийн урлагийн түвшинд мартагдашгүй мөр үлдээсэн олон үзэгчдийн сэтгэл бол хоногшин жүжигчин гэж ярьдаг. Тэгээд энэ хоёрын хувьд бол хайр дурлал нь илүү анхаарал татчихсан гэх юм уу. Тэгэхээр тухай үед болохоор Венесуелийн нэр жүжигчин найруулагч Франциско Феррари гэдэг нь болохоор бас юм мундаг лаг жүжигчин байсан юм билээ. Тэгээд энэ хоёр гэр бүл болж байсан. Хоёр талаас нь нэлээд хоёр лаг жүжигчин гэр бүл болсон. Тэгээд энэ хоёр уран бүтээлч болохоор 1950-аас 60-аад оны хооронд Венесуелийн театрыг олдошгүй хосууд гэж үнэрлэгддэг байсан гинэ. Нэг нь найруулдаг, нэг нь жүжиглдэг, хамт жүжиглдэг юм байсан юм билээ. Хамтдаа тайз кинон тоглох зэрэгцээ. Радио жүжигчүүд бас хамт ингэ тоглодог байсан. Гэхдээ харилцааны яг тийм аль бие осоор удаан хугацаанд үргэлжлээгүй. Тэгээд салга болсон тухай ч гэсэн нарийн мэдээлэл нь бол гараагүй. Яг юунаас улаас салцияас ийсэн гэдгийг нь бол мэдээгүй. Харин энэ хоёрыг саасны дараа уран бүтээлийн нэг тийм хамгийн хүнд үеийн байсан гэж ярьд юм билээ. За Хилдагийн хувьд болохоор мэргэжлээ ерөнхийдөө гэр бүлээсээ дандаа дээгүүр тавьдаг гэсэн. Өөрийгөө бүрэн зориулдаг жүжигчин байсан гэдгээр алтаарсан. Тэгээд яг хайр дурлалын амьдралын нууцлаг олон нийт болоогүй ийм сонин юмнууд байсан ч гэсэндээ уран бүтээлийнх нь амьдрал нь хайр, шанал, хүсэл тэмүүллийг илэрхийлсэн олон дүрээр илэрхийлж чаддаг байсан гэдэг чинь. Яг хайрын түүхэн төгс биш гэж яригддаг юм лээ. Гэхдээ урлагт зориулсан амьдрал нь олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн нэг юм байсан гэж дурсдаг юм байна. За би тэгээд хүүхдтэй юм уу те ахад гүн амьтантай суусан юм гэсэн чинь хүүхдгүй юм байлээ. Ер нь бол одоо удам залгах юм баггүй гэсэн үг. За юм гомжирч байна да. За их сонирхолтой л амьдралтай байна тий. Тэр Монголд мөнгө хуссан л босч байгаа юм. Тэр хэдүүлээ баттай бас биш юм ба тий. Баттай байх. Зүгээр яг тэр мэдээллийн хайгаар одоо ер нь болтохгүй байгаа тань л та. Ер нь бол мэдчихэл байгаа. Тэгж яригддаг байсан шүү. Ер нь тэр чигтээ бүгд л сонсч ийсэн тухайн үедээ. Тэгээ яг нөгөө нарийн мэдээлэл нь одоо нөгөө телевизэрч гэдэг юм уу зохион байгуулж хүмүүс нь ярилцлага өгөөд харагдсан. Одоо тэр мэдээлэлүүд нь байхгүй байгаа тань л та. За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн мэдээллийг хүргэе. Гав байсан нүгч. Байгуу тий. Тэнд юу үлээ гэж бодлоо тархи руу юу үлээ гэж бодлоо. За өнөөдөр танилцуулга алдартай маань амьдралын эдэр олон ангид киноны Минсуёны багын дүрийг бүтээсэн жүжигчин Ханжиминий тухай танилцуулнаа. 1982 онд төрсэн өдгөө 42 настай уран бүтээлч байна. За ингээд яг ярих болсон ч хоолоос өгöd шүү. За эхний мэдээлэл нь мөрөөдлөхийн тухай. Ер нь багтаа их олон төрлийн зүйл мөрөөддөг гэсэн юм байна. Эцэг хоёр нь хоёулаа ажил хийдэг ус учраас өвөө эмээ дээр өссөн. Тэгээд түүний багын мөрөөдөл нь эмч болох байсан гэнэ л дээ. Тэгээд яагаад тэгэхээр өвөө эмээ нь Ханжимын жүжигчнийг одоо эмч болоод эгчийг нь дуучин болоорой гэж баян ингэж ярьдаг байсан. Тиймээс өвөө эмээгээ баярлуулах үүднээс дунд сургуульд ортлоо би баян одоо эмч болно гэж ярьж явдаг байсан байна. Тэгээ нөгөө талаараа өвөө эмээ хоёр нэг нь хоёулаа их өвчтэй нас
настай хүмүүс учраас өвөө эмээгээ эмчлэе гэж бодол байсан учраас бас нэг юм эмч болох хүсэл байсан юм шиг байлаа. Эмээ зүрхний хаалганд орж исэн өвөө нь хор тавдар бол бас таалт өгсөн юм байна л. За мөн хүүхдүүдэд их хайртай тэгээд нэг хэсэг цэцэрлэгийн багш болно гэж бодож исэн юм байна. Настай хүмүүст бас туслах дуртай байсан учраас нийгмийн халамжийн ажилтан болох мөрөөдөлтэй байсан. Тэгээд ер нь багаасаа яг юм хүнд туслах те нэг тийм талын мэрэгжлийг түлхүү сонирхож байсан гэсэн. За дараагийн баримтанд багаасаа л их хөөрхөн охин байсан. Багангийн сурагч байхаасаа хөөрхөн байснараа бүр алтартай байлаа. Солонгосчуудад гэдэг чинь юм бид ихтэй юм гэдэг. Одоо манайд ихчээ тийм байд юм болов. Ингээд тэр хорооны тэр хөөрхөн мөрхөн тэр гэж ярьдаг юм болов. Сургуулаараа л яриагчдаг. Сургуулаараа. Тийм тэр сургуулийн тэр гэж яриагчдаг. Тэрнээс бол тэр байр нь яг нь дүүргээрээ яригдаж болох юм да. Одоо чинь дархны төмөр замын тэр гэдэг ч юм уу. Гэж ярьдаг байсан. Тийм ярьдаг байсан. Тэгээ тэр хүнийхэн бүр ингээд нэрийг хинч ингээ хэлсэн мэддэг үү. Одоо ч бид нар бинийг одоо тэрүүгээр нь мэд. Тэр хочоор нь мэддэг. Манайд тэгвэл тийм байд юм байна те. Бага. Би 10 жил тахад ерөөс тийм сонсож байгаагүй болохоор ингээд солонгос тэр хаар манайд одоо нэг тэгж одоо тэр хорооны ч гэдэг юм уу. Манай тэр сургуулийн тэр мэр гэж нэг яригддгүй л бид нар ч одоо жишээ нь одоо дархны хэл тэгэж тэгвэл ай сургууль төгссөн гин. Тэнгүүдээ хэдэн он гин. Тэгэл ингээд нэрээр нь хочоор нь хөгөл болчихдог. Манайд бас байдаг гэсэн юм байна. Замартаж яг тэрнтэй адилхан энэ дуучин гэнэ жүжигчин бүсгүйг бол бүгд маш сайн мэддэг. Тэгээ дээрэс нь хичээлдээ хүртэл сайн, бусдыг удирдах манлайлах чадвартай хөвгт байсан. Тэгээ тийм ч утгаараа ангийн дараагаараа сонгогдож суудаа та. Тэгээ багш нарын бол нэгсэндээ маш хайртай шавн байсан юм байна. Тэгээд тухайн үед нэг юм хочтой байсан тэр нь туулаа гин л дээ. Яа тэгэхээр үүдэн энэ хоёр том шүүд байгаа шүү дээ. Тэгээ хоёр шүүд нь ингээ нэлээд том туулаа шиг. Тэгээ дараа нь бол шүдээ одоо ингээ анслуулсан болохоор тийм хөөх харагддаг шүү. Тийм уг нь тийч хөөрхөн байдаг шүү тий. Тэгээ хам зохихгүй хүн гэж бас байдаг юм шиг байл. Магадгүй л тий. За дараагийн баримт нь анхны үнсэлтийн тухай ярьцгаая. Багасаа спортод дуртай байсан болохоор охтуудтай найзлаад суухаасаа илүүтэй хөвгүүдтэй хөлбөм бүг тоглоол явцдаг гэж. За ингээд нэг өдөр ангийн өөр ангийн хөвгүүдтэй хөлбөм бүг тоглож агаад тэгээ тэр нь өөр ангийн нэг бандтай мөргөлдөөд газар унахтаа солонгос гэмдэр гэдэг чинь хушуун дээр нь унцдаг штеп. Тэрний бодит амьдрал дээр нь болсон гинэ. Унсан чи яг хушуугаа нийлүүлээд ингээ унтсан. Тэгээ энэний бодлоос бол хэсэгтэй л ангийнхан байнараа чи тэрийг унсан мэдтэй гэдэг ингээ шоголсон. Гэхдээ нөгөө талаараа ангийнхан байнар уг нь анхны үнсэлтийн өгмөрөөс юм байл. Ер нь үнсмээр байсан юм байна. Тэгээ учраас харамлаад ингээ байнга доогулж исэн юм байна. Тэгээ ер нь хөөхөн сургуультай алдартай байсан учраас түүний дугаарыг авах гээд ингээ ханжимын жүжигчний найзуудтай албаар дотносдог байсан гинэ. Тэгээ ингээ дотносч найзалж нөхөрлөх жагаал ингээл жоохон дотсон сунгуудаа чи тэрний дугаараа хүчөөчтэй чи тэрнтэйгээ танилцуулаад өгөөчтэй гэх тохиолдол баггүй гарч исэн. Тэгээ тийм болохоор жүжигчин бүсгүй найзууд нь мэдээж атаарах зүйл бол байсан. Тэгээ өөрөө авахгүй дандаа л тэр гээд хахаар. Гэхдээ энэ жүжигчин бүсгүй маань зан аасч тэр өөр үнэхээр айгу тийм гоё ийгэлдэг тийм юмхтэй байхгүй. Тэгэхээр хичнээн тийм болсон ч гэсэн ингээ найзууд нь бол нэг түнд уурдгүйсэн. Угаасаа сайхан сэтгэлтэй айгу тийм туусч дээрээсээ ингээд юу тийм итгэвтэй ч гэдэг хүнд ингээ байгаа айгу гоё чанаруудыг хадгалсан тийм учраас нэг тийм муудалцдаг ч юм уу тийм асуудал байхгүйсэн байлаа. За дараагийн баримт нь маш тусч хэлж болно. Багаасаа л ангиасаа ингээд гадуурхагдсан эсвэл бие султай тийм сурагч нарыг ингээд дээрлүүлж харах юм бол зүгээр өнгөрдгөө. Шууд л ингээд зугаа шавлалгүйгээр явчихдаг. Тэгээ бага ангид байхад нь ангийнхан охин тоглож байгаад өөр ангийн хүүхэнд ингээд цохиулаад уйлаад ирсэн юм л дээ. Тэгсэн ядчихаа тэр цогсон хүүхэд нь бүр амар том биетэй байна гэсэн. Тэгэл жүжигчин өсгөө маа найзгаа өмөрөхөд бүр битүү хараалын үг сураад яг л тулахаар гардггүй штэ тий. Дараа нэг тэрийг тэгж хэлэх байсан ингээл тэгээд ш. Тэр таанд бэлтэж байгаад очоод баахан харааж зүгснийхээ дараа ингээ манай найзаас уучлахгүй гэд. Тэгээ нөгөө том биетэй залууч юм уучлахгүй жийсэн юм байна. Оо бас хэрэг болт юм байна. Болохгүй бичиж яваад очдөг юм байна. Хаана уушчаад байна. За дараагийн баримт нь өөртөө маш олон амлалтуудыг өгчээсэн. За 10 жил үерхэд дэмий гэж бодоод их сургуульд ороод анх удаан хүнтэй үерхэж үзсэн. 10 жилдээ сайн хүүгэн байсан ч үерхэлгүй найзууд хэвэр үлдчихсэн тохиол байгаа. Яг тэр энэ өөрт өгсөн амлалтандаа бас нэг юм эзэн баймар шүү дээ. Тэгээ эцэгийнх эмээ өвөө нь ингэдэг гэх нэг зөвлөөд байдгүй. Тэгтээ ер нь их буруу юм нэг хийгээдэггүй зантай мэл. Тэгээ орой болохоос өмнө гэртээ хайрчин эрэгтэй хүүхэд удаа сэтгэлээ хэлчихсэн ч тэгээ насанд хүрээл би хүнтэй үерх ингээд нэг тоохгүй алдартан болсон ч сургуулаа тасалж болохгүй гэл ингээд хичээл намандаа маш явдаг юм уу тийм үгүйдэж. Би бас нэг буруу юм хийдэг шүү дээ. Энэ гэхдээ юу юм шиг байна. Нэг юм цензур байгаад байдаг шүү дээ тийм. Яг ингээд буруу юм руу ингээд оруулаас орно шүү дээ хүн чинь тийм. Тэрнээс ингээд яг дэмидэ гэж нэг тийм байгаад байдаг шүү дээ. Цаанаасаа тэгж буянда бузар оруулаад гэдэг нэг буцаад ирдэ шүү дээ. За тэгээ ийм зангаасаа болоод төрсөн ихчтэй их муудалцдаг байсан гинэ. Тэгээ яагаад тэгэхээр их чинь
эрэгтэй эмэгтэй гэлтгүй ерөөсөн маш олон найзтай тэгээд их оройтж ирнэ. Тэгээд энэ үед нь бол эцэг нэг юм хэлдгөөс гэнэ ихчтэн тайлгөө зөө чи яах вэ гэдэг дөө миний охин гараад ирсэн үг. Эсрэгээрээ дүүн штэ тэгээд ханжимын жүжигчин лигчигээс товтон загч гэсэн юу гээгээ гадуур дотор ингээ яваад идэм бай гэнтэр гэл. Тэгээд бага ангийн сурагч байх үед нэгчийнх нь утсанд дуудлага ирсэн байна л да. Тэгээ найз залуу нэсэг нэ тухайд ч одоо ханжимын жүжигчин бага ангийн сурч байсан гэсэн үг. Тэгээд орой ингээд ихчийнх нь утсанд найз л басан дуудлагын гот нь шууд утсыг нь аваад тэгээ эрэгтэй хүн яахаар ийм орой эмэгтэй хүн лөө залгадаг юм болоход ингээ баахан загнаад санагдсан. Тэгээ энэ бодлоос болоод ихчийнх нь найзууд жүжигчин бүсгүүд бас их дургу байсан гинэ. Ихчнээс хөөх юм биш. Тийм ихчин бас үнэхээр хөөрхөн. Тэгээ нөгөө дадаас тэг санагдсан шүү дээ. Манай ах бас ингээд нөгөө жолоо молоо барина гэл аягүй төөхтэй. Би тэгээ машиных нурд намайг дайраад гар гэх зогсож гэсэн шүү дээ. Дон сургуулиас сурч байхдаа Болоороо даа гэж. ганцаа бүр амар л гэдэг гэсэн аа тухайд. Ер нь тэгээд тэр талаар аягүй төсөө санагдсан шүү. Тэгээд сая хэлсэнчлэн нөгөө ихчин үнэхээр хөөрхөн. Хэдийгээр жүжигчин бүсгүй маань багасаа л одоо тий алдартай тийм сурагч байсан, баян хөөрхөн гэж яригддаг байсан ч гэсэн тий өөрийг нь гүйцэж чаддаг нэг л хүн байсан төрсөн их чинь гэнэ л дээ. Энэ хоёр маань ингээ хоёрхан насны зөрүүтэй. Тэгээ их чинь түүнээс илүү хөөрхөн, зан ааш, сайтай, бустай маш нэгдэж учраас өөрөөс нь илүү алдартай байсан. Тэр одоо амьдарч байгаа газартаа танай өгт дундаа гэсэн. Тэгээ өөрөөсөө илүү алдартай ихчтэй атаарахгүй бас байна. Тэгээ ихчтэйгээ бол гэхдээ нэг талаар бол их дотн өссөн. Их чинь хурмаа хийтлээж үжигчин бүсгүүтэй нэг өрөөнд хамт амьдэрсэн юм бэл. Ерөөсөө тусдаа өрөөнд баагүй. Яа тэгэхээр энэ ханжимын жүжигчин ихчтэйгээ ярьж суух дуртайсан ингээл шүн мөн тий баг гоё хоб бацдаг. Бацсан шүү дээ октод. Тий, яг тийм хол бацах дуртайс очоосгүй ихчээ та хүнтэй суудлаа гэ надтай нэг өрөөнд байгаа ч гэд. Ихчдүүсийн харилцаас нэг талаар гоё тий. Тийм шүү дээ. Энэ хоёр ч хоёрхан насны зөрүүтэй юм байна шүү дээ. Тэгэхээр бүр ойрхон гэсэн үг. Тий. Танаа дүүчигч танаас хэвдүүлээ. Эмэгтэй дүүчин 5 билүү. Бас тэгтээ гайгүй ойролцоо юм шүү дээ. Бид чи хоёуг утгаар нь бацсан шүү дээ. За хоёул хамтраач танилцуулаад өргөжлүүлээ. Зя нэвтрүүлгийн хамтраалагчаар ямар гоё юм бэ? Гоё цай. За хүүхэд байх үеэс том хүн болтол хамгийн сайхан дурсамжуудын нэг бол ээж нөгөө цайгаа уугаарай гэдгээс эхлэнтэй. Ер нь нэмээд идээрээ, уугаараа идээрээ гэдэг үгчл гоё дөө тий. Надаа чанцаа бантан боллоо гэхээр би бүр халбахдаг өгч байгаа шүү дээ. Тав хаяг гэдэг чинь одоо унтлаа. За харин одоо нөгөө цаг наргуу завгүй болцсон. Тэгэхээр жинхэнэ цагаар хандсан жимстэй гоё цайгаас цайнаас одоо ирч хүүч сэргээх гоёмсог жимстэй цаг хамталдаг болцсон. Цайны хандан сэргээх үйлчлэгээтэй өдрийн туршиж ямар ч орчин нөхцөлд хэрэглэх тохиромжтой. Цай амны цангааг маш сайн тайлдаг. За тэгээ жимсний амттай цагаар амны цангаагаас тайлаарай. Гоё нь болохоор гоё цай болохоор чаваг, бэрсүүч жүрж, жасмин бэрсүүч жүрж, лигэр зүгийн бол тоор гэсэн 5 дүрлэлтэй. За давуу тал нь гэх юм бол мэдээж сэрэг юм тий. Амны цангааг тайлах нь олон төрлийн сонголттой. Жинхэнэ жимсний шүүс буюу одоо сайн чанарын цай гэж хэлж болох нь амт маш гоё манайха амтлаад үзээрэй. Тааламжтай, сав баглаа бодолтой. За тэгээ өнцөг булан бүрт байрсан хот хөдөөгийн бүх дэлгүүр тудалдаалагдж байгаа. Нэг юм байхгүй гадаг шүү дээ. За жишээлбэл би нэг юм дуртай болчлоо. Тэгээ авах гэхээр олдохгүй хараагүй төгтөн шүү дээ. Дэлгүүр хийж чааж маа. Яг гоо. За бүх худалдааны зөвөд холоос сүлжээ дэлгүүрүүд дээр худалдаалагдж байгаа. За мөн Vitapet компани YouTube байранд байрлах нэрийн дэлгүүрт бөөний өнөр худалдаалагдж байгаа шүү. Холбогд утасны дугаар 88 10 37 66 88 88 63 57 гэсэн дугаар л холбогдорой. Сошиал хаяг нь гоё брэнд гэхэд хайхархаад ирнэ. Баярлалаа хамтраач ялсан. Ямар гоё юм бэ? Гоё цайлаа. Баярлалаа. Дээврийн өрөөний ханхуу билүү тэр гоё кино. Оо энэ Жүүн даагийн аюу мэдрэмжтэй. Тэр киноноос үнэхээр гоё кино шүү. Санал болгомоор гоё кино байсан. За дараагийн баримт нь урлагийн гараар онорцгоё. 2003 онд гарсан амьдралын эдрээ драмны одоо эмэгтэй тийм Минсуй оны бага насны дүрийг бүтээсэн. За энэ бол ерөөсөө түүний анхны урлагийн гараа байсан буюу анхны уран бүтээл юм билэ. Тэгээ 22 наснда тэр бага насны дүр бүтээсэн гэж шүү. Гайгүй жоо харагд. Тийм сонирхолтой Сун Яки жүжигчнээс ерөөсөө нэг л насаар дүү. Тэгэхээр нэг 22 23-тай 22-тай энэ жим жүжигч маань бага насныг нэг насаар их чинь хараа нөгөө Ахмад насыг бүтээсэн гэсэн үг. Хөө тийм үү. Гэтэ нэг 10 үедтэй хөвчгөл харагдаад байна. Жоо хөвчг харагдаад. Би бас энэ витралыг харж агаад царамрыг харсан уу жоо хөвчл харагдаад л шүү. За тэгээ жүжиглэх талын ямар ч мэдлэггүй байх та тэгээ ерөөсө жүжиглж үзээгүй байх та ингээд шууд амьдралын эдрэ гэдэг энэ бүтээлд тоглосон. Тэгээд тухайн үед өөрт нь хэцүү байсан гэл. 6 авалтын талбай дээр сайн жүжиглж чадахгүй болохоор ингээл дахин аав дахиад гэл. Тэгээ тэрнээс нь болоод бүр сүултээ уйлчижсэн. За тэгээ 6 авалтын талбайд бүр очмооргүй санагдаад, зүхтмаар санагдаад, очихоор хүн бүр өөрлүүн ингээд ширтээд муухай хараад байгаа юм шиг бодогдоод ингээд хэцүү байсан гэж лээ. Тэгээ өөртөө итгэл нь бол тухайн үед нилээн унжсэн юм байна. За кинон тоглуулахаас татгалзажсэн тохиолдол бас байдаг. Урлагийн гараа эхлүүлээд маш олон бүтээл амжилттай тоглосон ч Miss Peg гэдэг хүүхдийн хүчирхийллийн тухай өгүүлэх кино бол түүний үед нэлээд онцлогтой бүтээл. Яа тэгэхээр түүнийг
гол дүрийн Пег Санаагийн дүрийг бүтээж чадахгүй гэдэг энэ кинонд хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчид за наад энэ ханжимын жүжигчдийн гол дүр тоглохгүй. Хэрвээ тоглох юм бол бид нэр хөрөнгө оруулалт татна гэх мэтчлэн байдлаар жоохон сүрдүүлсэн гэсэн. За тэгээ жүжигчин бүсгүй юм нөгөө гинэ хонгор имиж байгаа шүү дээ. Өөрөө нь яг нэм гинэ хонгор бүсгүй имижтэй. Гэтэл энэ ч өөр ингээд хүүхдийн хүчрхийлэн тухай ярих шүү дээ. Яг тийм одоо жоохон хар бараан юм жанрын бүтээл тоглож чадныг юусоо үзсэгүй бодохгүй л гэж бодсон юм тий. Тийм. Гэхдээ тэгэл яг тоглоно гэсээр бол тоглосон. Тэгээд дөрөв бүтээгтээ мэдээж одоо энэ олон хүмүүс эсэргүүцсэн юм чинь хамаг чадлаараа сайнаараа л тоглохыг хичээсэн. Гэхдээ энэ бүтээл нь бас ингээд шууд гараагүй юм билээ. Энэ кино уран бүтээл чинь зураг авалт дууссан бол дараа нь ингээд засвар масвар хийчихээд юм тий зөндөө их одоо хөрөнгө бас зарцуулагддаг. Тэгээд 1 жилийн дараа зураг авалт дууснаас хойш 1 жилийн дараа нээлттэй хийсэн. Тэгсэн нээлттэй хийсний дараа бас хүмүүс их үзэхгүйсэн билээ. Тий яг нөгөө нэг талаараа хүн үзэхгүй бол үнэхээр л тэр хөрөнгө оруулагчдын зүв байсан байна. Нэрээ намайг эсэргүүцсэн зүв байсан байна буюу маш их сэтгэлээр унсан. Ер нь хэрвээ би энэ кино тоглоогүйсэн бол энэ кино амжилттай болох байсан юм билүү гэ. Гэвч жүжигчин маань дүрээ маш сайн бүтээсэн. Тэгээд энэ дүрээрээ шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртээ тайзан дээр уйлаад хэлж хэлсэн. Юу гэсэн мэхээр энэ кино та бүхний өмнө гарах хүртэл тулгарсан асуудлууд миний хувьд маш хүнд ачаа болж байсан гэж яг бүр ингээд сэтгэлийнхээ үгийг хэлсэн. Тэгээд ерөөхдөө эцэст нь нээлттэй хийж хүмүүс үзэхтэй хүртэл маш их зүйлийг туулсан гэсэн. Гэхдээ тэгсэн ч гэсэндээ ингээд кино нээлттэйсэн маш их баярлж байгаа гэд. За тэгээд киноны эхний 5 минутанд тамхи татж байгаа хэсэг байдаг. Тэгээд жүжиглэлтэй сайн гаргаж чадахгүй бол те киног одоо тэр чигээр нь сүрүүлчихнэ гэж бодоод тамхи татхыг одоо яг нөгөө тамхи татж байгаа юм чи арай өөр штэ тэр гартаа барьж марж байгаа хүртэл тэр болгоныг нь сурахыг хичээсэн. Тэгээд энэ болон тохоод хүн тамхи татж байгаа юм аа цуцаг тамхилээ л да. Би харъя гэдэг. Яаж тамхилах уу гээл те. Заалгадаг тэгээд гэртээ ч гэсэндээ тэгэл өдөржингөө аян маяг угааж хахтаа хүртэл ингээл тамхи татаал гэж гэсэн. Яг боддоор харагддаг. Тэхийн тулд. За дараагийн баримт нь өвчний улмаас урлагаасаа хэсэг завсралгаа авч ирсэн 2008 оны 7 сард чихний одоо нэг төрлийн өвчин туссан юм билээ. Тэр нь толгой эргэх, чих шуугах, сонсголын асуудал үүсээд сайн сонсч чадахгүй байх зэрэг юм шин тэмдэг илэрдэг юм өвчин. За тэгээд жүжигчин маань уг өвчний улмаас ханиалгаж толгой нь өвдөжсэн. Тэгээд энэ өвчин 100,000 хүн тутамд 4 хүнд одоо тохиолддог. Ховор төрлийн өвчин байсан. Тэгээд ялангуяа их стресстэй хүмүүст бол их аюултай өвчин гинэ. Тэгээ 3 жилийн дараа 2011 онд өвчин нь дахиж эдгэрээд урлагтай болгоод ингээд эргээ ирээд жүжигчнэрээ ажиллаж байгаа. Гэхдээ энэ өвчин яг ямар шалтгааны улмаас туссан те хэрхэн яаж эмчлэхтэй гэдэг юу гэдэг тэр эмчилгээ бол тийм байхгүй гэх юм уу те. Ерөөдөө эмчих юм бол байнгын хяналтанд л явна гэсэн. Нэг бол сэтэр нэг бол намжих юм. Тэгэхээр одоо сонсол маань яаж гайгүй байна уу гэдэл ингээд байнга шалгуулж явна гэсэн. За зан аашны хувьд ер нь сайхан ааштай зураг авалтын талбай дээр байнга ингээд багийн ажилчид те одоо арын ажилтдаг гэсэн үг шүү дээ. Хоол ундаа идсэн үү даарч ийн үү хурж ийн үү гэж байнга асууж явдаг. Хэрвээ хин нэг ингээ нэмгээ хувцастай байх юм бол өөрийнхөө хувцсыг тайлаад өгчдөг. Тэгэл одоо нэг зураг авалтын талбай дээр бараг 100-аас 200 хүн ажилладаг байхгүй. Тэгэхээр тэр олон хүмүүсийн бүгднийхээ нэрийг цээжлэх гэж бас оролддог юм байна. За тэгээ нэг удаа туслах дүр тоглож исэн жүжигчин нойрондоо галын хажуу зүрмлээд сууж байхдаа нүрээ түлцэн гинэ. Тэгээд зураг авалттай байсан учраас мэдээж хүн болгон тэр жижигхэн туслах ажилтныг бол тоохгүй шүү дээ жижигхэн дүр тоглож байгаа юм чинь. Гэтэл энэ үед ханжимын жүжигчин харцсан байсан. Тэгээд өөрөө бүр ингээд машиндаа суулгаад эмнэлэгт авч тэ үзүүлээд тэгээд зөрүүчөндөө байсан 150,000 бэлэн мөнгө хүртэл өгчээсэн. Тэгээ энэ туслах жүжигчин цалингаа авахар би ингээд тань мөнгө гэж эргүүлж өгнө гэсэн чинь үгүй яахын чи дараа нь тэ илүү ингээд мундаг болохоор надад хизээ нэгэн цагт өгөхөд болно гэж хэлж ирсэн юм байна. Мундаг байна. За хайр дурлалын тал дээр 2010 онд үргэлжижсэн залуунд сэтгэлээ хуургаад түүнээс салсан гинэ. Тэгээд жүжигчин бүсгүй тухайд маш том сэтгэлийн шарх авч исэн. Тэгээд өнчин хайраар хайрлаж исэн залуус бол байсан гэж. Тэгээд нөгөө энэ дээр юу гэсэн мэлээ сэтгүүлч нь асууж байгаа юм л да. Үгүй ер нь бол ийм сайхан бүсгүй те баг одоо таалагдсан болгоно л үерхий уулзэл гэх байлгүй дээ гэсэн чи үгүй би ч гэсэн бас өнчин хайраар хүнийг бол хайрлаж үзчихсэн гэж ярьслаа өгсөн байсан. За 2014 онд өгсөн ярилцлагада хамгийн сүүлийн үргэлжлэн 4 жилийн өмнө 2010 оны хэлж шүү дээ. Үргэлжлэн найз залуудаа маш сайн хандсан, халамжилдаг байсан. Гэхдээ салалтын шалтгаанаа бол ерөөсөө би ойлгоогүй. Үүнээс болоод тухайн үед маш их сэтгэлийн шарх бол авч исэн гэсэн мэлээ. Тэгээ хайр дурлалын хувьд хин нэгэн хайртай болтол цаг хугацаа их шаарддаг. Тэгээ яг хайртай болчвол хайртай хүнд бүр ингээд хайртай хүндэд 100% өөрийгөө ингээд зориулдаг гэсэн үг. Тэгээ найз залуунд биш те өөрөө түүнд одоо тааруулж харцдаг гэх юм уу. Тэгэхээр яг нэг түүний хүслээ байдаг гэж хэлж болох юм шүү дээ те. Бүх сэтгэл зүрхээ тэгээ бас муудал цотуургүй хүмүүсийг хараад хахад найз залуутайгаа муудалцвал уураа шууд ингээд гаргаал хэлждэг бол манай ингээд төвчдөг төрлийн зантай байна л да. Тэгсэн хүргэн ах нь харин тэр чинь илүү амар штэ гэж хэлжсэн гэж байна. Төвчмөг бол те яасан мэддэхгүй ингээд ууралцсан үгүй гэл зүгээр штэ гэл те. Яаж
За тэгтээ өөрөө төрүүлж хараа илчилж исэн удаа бол ерөөс байхгүй ч л. Тэгээ ирээдүйн нөхрөө сэтгэл зүйн хувьд ирүүл гэгээлэг хүнтэй одоо гэрлэхийг хүсдэг. Харин худлаа ярьж өнгөрдөг залуус бол дургүй гэсэн бэл. Энэ угсаа ийм занд хин дуртай байх тийм ээ. Ямар ч залуутай. За тэгвэл одоо үерхэж байгаа. Анхны албан ёсны үерхлийн мэдээнд за нэг 2024 оны 8 сард гарсан. 2024 оны 8 сард урлагийн гараа эхлүүлснээс хойш бүр бүхэл бүтэн 26 жилийн дараа анхны албан ёсны үерхлийн мэдээлэл гарсан юм байна. Тэгэхээр нэр цэвэр гэсэн үг л дээ. Ямар нэр төвд орооцолдгоо. Одоо үерхлийн мэдээлэл чинь бараг харах нэг 5 6 хүн гээл ингээл жагсаалт байгаа ч гэдэг. Тийм бол байхгүй гэсэн үг. За найз залуу нь 10 насаар дүү Жаннаби гэдэг нэг алдартай хамтлаг байдаг. Энэ хамтлагийн дуучин Чэжонгун гэдэг залуутай үерхэж байгаа. За жүжигчин маань дуучин залууг хөтөлж байгаа нэвтрүүлэгт зочноор өргөдөж очсноор анх тэд танилцсан байна. Тэгээд тодорхой хэмжээнд хоорондоо холбоотой уулзчаад тэгээд ер нь 2024 оны сүүлээс үерхэж гисэн. Сүүлээр авч мараг дундуур гэх юм уу? Бүр нарийн бол хэлээгүй лээ. За ингээд жүжигчин бүсгүй маань найз залуугийнхаа хамтлагт бүр ингээд маш дуртай байсан юм л дээ. Өмнө нь нөгөө нэг энэ хоёр чинь хамтран дуудуулах гээд жүжигчин Ханжимын влог хийсэн юм байна. За тэр влог дээрээ яг влогийнхаа эхлэл дээр би ингээд Жанаби гэдэг хамтлагтай айгу дуртай. Бүр ихчтэйгээ хамт ингээд үзчихсэн. Тэгээд тоглолтыг нь үзээд үнэхээр фэн болсон гэд. Тэгээ очоод энэ хоёр дуу бэлтэж явахдаа нэг л юм. Мэдгүй одоо би үрдгийг мэдсэн болохоор ш тэр нэг л ноот арай нотой байна. Нотой би билгүй хараад байлаа. Тэгээд үерхлийнхэн тал дээр бол фэнүүд нь дэмцсэн байл яг тэр одоо 40 гарцсан шүү дээ 42 дэх хүн. Хинэгэнтэй үерх нь бол чөлөөтэй одоо алим болгон ганц бие явах үү гэдэг үднээс ер нь бол илүү их тийм түүний одоо энэ хайр дурлалын харилцааг дэмжиж байгаа. Дээрээс нь өмнө нь одоо хинэгэнтэй үерхжсэн гэсэн ямар ч зүйл ярьж байгааг учраас анх удаага албан ёсоор хүлээсэн тэгээ одоо хүлээн зөвшөөрсөн үерхэл учраас тэр хэмжээгээр нухацтай хүн шүү дээ тий. Тэгэхээр яг л одоо зөв хүнээ олоод тий олон хүмүүнд ингээд зарласан байлгүй дээ л гэж бодож байгаа шүү дээ. Зөв. За тэгвэл удахгүй тэгээд хэмийг аж мэдхөө гэрэлж магадгүй юм байна тийм ээ. Магадгүй. Тэгээ 10 насаар дүү гэдэг чинь одоо 32 та залуу гэсэн үг шүү дээ. За баярлалаа. Энэ төргийн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаа Амын хариулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл хэнийг сайхан мэдрэмжээ гэр бүл давчирна. Тэр би хамрын цацлага. За мөн ямар гоё юм бэ? Гоё цай хамтраа ажиллалаа. Үргэлжлүүлэн та бүхэн маань амар цаг нэвтрүүлгийн улаан сонсороо тэр баяртай. Баярлалаа.